Сайн байцгаана уу үзэгчдээ. Цагуур орчин шилжээний газраас та бүхэн нэг хоногийн урьдчилсан мэдээг танилцуулгуул нь эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд үндэсний мэдээллийг үзүүлье. За тэгэхээр өнгөрсөн хоногт бол нутгийн зүүн хэсэг буюу зүүн хагасыг хамарч хур бороо орсон гэж болохоор байгаа. Төвийн бүс, зүүн аймагуудын нутаг, төвийн бүсийн зүүн хэсэг, за барууны ховд орчмоор бол бага зэргийн хурд үндэс, ууларх газараар хурд үндэс буюу бороо бол орсон байдалтай бол байгаа. Харин өнөө шөнийн буюу 8-21 цагаас 9-21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын хувьд бол Алтай ханга уулархаг нутгаараа бага зэргийн хурд үндэс орохоор байна. Төвийн бүс нутгаараа шөнөдөө нутгийнхаа хойд хэсгээрээ өдөртөө буюу 9-р сарын 9-ний өдөр бол зарим газараараа бага зэргийн бороо уулархаг нутгаараа хурд үндэс орох бол зүүн аймагуудын хувьд бол нутгийн зүүн хэсгийг бариад бага зэргийн бороо шөнөдөө ороод өдөртөө бол хурд үндэс бол орохгүй. Зүүн аймагуудын хувьд бол багавдар үлтэй шүн болон өдөр болж өнгөрөхөөр харагдаж байгаамаа. За өчигдрөөс эхлээд бол төвийн бүс ялангуяа төвийн бүсийн газар тариалангийн бүс нутгаараа нэлээд сэрүүсч ирсэн байдалтай бол байгаа. За өнөө шөнийн хувьд ч гэсэндээ төв болон зүүн зүг нутгаараа хүйтэн хоногтвол ил задгаа төмс үнсний ногоо хайрагдаж болцсохгүй та бүхэндээ цагуур орчин шилжээний газраас онцгойлон анхааруулж байна. За тэгэхээр төв болон зүүн зүг нутгаараа мөн нэлээд сэрүүхэн хонох төлөвтэй гэсэн үг. Баруун аймагуудын хувьд бол уулархаг нутгаараа 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх бол за Алтай өвөр говьороо 9-өөс 14 градус багаар харагдаж байгаа шөндөө. Өдөртөө бол шөндөө бол ихэнх нутгаараа барууны ихэнх нутгаараа нэг 2-оос 7 градус дулаан хонох нэ. Төвийн бүсийн хувьд бол мөн хангаа хинти хөсгөлийн уулархаг нутгаараа 3 градус хүйтнээс 2 градус дулаан. За үлдсэн нутгаараа нэг 0-оос 5 градус хонох бол зүүн аймагуудын хувьд бол нутгийн хойд хэсгээрээ 0-оос 5, за бусад хэсгээрээ 4-өөс 9 градус дулаан хонно. Говийн бүсийн хувьд бол 7-оос 12 градус дулаан хонох төлөвтэй. За Дундгой аймгийн нутгаараа бага зэрэг сэрүүхэн буюу говийн бүс нутгуудаасаа 3-аас 8 градус дулаан байх нэ. Өдрийн температур за баруун аймагуудын хувьд бол 14-өөс 19, төвийн бүс нутгаараа мөн 14-өөс 19, говийн зүүн аймагуудын ихэнх нутгаараа 14-өөс 19 байхад говийн бүс нутгаараа 18-аас 23 градус гээд ерөнхийдөө бол баруун төв зүүн зүгийн нутгаараа температурын хувьд бол адилбатар байхаар харагдаж бол байгаа. Хамгийн их температур өдрийн температур салхины хувьд бол баруун болон төвийн нутгаараа 6-аас 11 м/сек салхитай, говийн бүс нутгаараа 7-оос 12 м/сек салхитай. Харин нутгийн зүүн хэсгээрээ буюу Хинти, Дорнод, Сүхбаатар аймгийн хувьд бол 12-оос 14 м/сек салхитай буюу бага зэрэг бас өдөртөө зарим газараа салхины хурд бас ширүүсэх ийм төлөв харагдаж байгаамаа. Нийслэл Улаанбаатар хотын тухайд бол үүшин бороо орохгүй. Шөндөө нэг 2-оос 4, маргааш өдөртөө нэг 15-аас 17 градус дулаан байх бол 9-р сарын 10-нд бага зэргийн бороотой 15, 9-р сарын 11-ний өдөр бол үйлрхэг 17 градус дулаан байх нь. За харин Дархан болон Эрдэнэ хотын тухайд аваад үзэх юм бол мөн бас ойрын 3 хоногтой бас бага зэрэг сэрүүхэн өдрүүд үргэлжлэхээр харагдаж байгаа. За Дархан аймгийн хувьд бол өдөртөө нэг 17-оос 20 орчим байх нь ойрын 3 хоногтой, 10-аас 11 шилжих шөнө бол бага зэргийн бороотой. Эрдэнэ хотын хувьд ч гэсэн мөн бас ойрын 3 хоногтой нэг